Баянгол дүүргийн 14-р хороо буюу 3-4-р хорооллын тааны төвд дээр ирээд нийслэл дээр энэ хамгийн чухал асуудлуудын нэг бол өмчийн харилцаа байдаг. Манай оюума даргын маань хамт олон бас 2024 онд маш амжилттай ажиллаж улсын олон маш олон өмчүүд одоо хувь хүнлүү шилжсэн, завшсан, нуудаг, тийм ээ, давхар түрээсэлдэг одоо юм өмчийн асуудлуудад үе шаттайгаар тэмцэж байгаа. 23 онд нийслэлийн түрээсүүдээс 2.3 тэрбумын орлого олж ирсэн бол 24 онд бид 7.3 тэрбумын одоо түрээсийн орлоготой нийт 3 дахин өсгсөн. Энэ жил бас үргэлжлүүлээд 25 онд дамлан цаашаа түрээсэлдэг, үнэгүй ашигладаг, хувьдаа завшсан, бичиг баримтыг алга болгосон гэх одоо асуудлуудаар үүштэй арилж байгаа. Тэгээд өнөөдөр энэ шуудангийн 24-р салбар буюу бидний хойно харж байгаа гар утасны худалдааны төв гээд нийслэлээр иргэн 3.7 сая төгрөгөөр бол түрээсэлдэг, нэртээ цаашаа дамлж түрээслээд 20 сая төгрөгийн орлого олдог. Нийт 28-аас 29 иргэн дамлж түрээслээд хувь хүн дунд нь завшдаг байсан байна. Энэ байр талбай бол нийтдээ нэг 198 м2 талбайтай, за 273 м2 газартай иргэдийн яг энэ худалдаа үйлчилгээ явуулах хамгийн одоо үн цэнтэй байр шиг байрладаг объект байгаа. За энийг бол бид нар 24 оны 1 сард болоод өөрийнхөө эзэмшилд болоод буцааж авсан. За үүнээс хойш бол энд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдийнхаа эрх ашгийг бас одоо бодоод бид үйлчилгээг нь бол хിവэр хадгалаад ингээ явж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол өмч өвчлөлийн чагсаалтанд бол орцсон явж байгаа. Тийм учраас бид одоо удахгүй энэ барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар одоо төлөвлөж байна. Энэ барилгын дээд хэсэгт байгаа онж бол манай өмчийн барилга дээр одоо ингээд баригдсан. Манай нийслэлийн өмчийн харилцаа болоод бусад эрхтгий байгууллагуудаас ямар нэгэн зөвшөөрөл бол авагдаагүй. За энэ асуудлаар бол бид нар хууль хяналтын байгууллагад одоо шалгуулад ингээд өгсөн байгаа. Мөн зойрын давхар маань бусдын одоо эзэмшил ашиглалтанд бас шилжсэн, худалдагдсан ийм байдалтай. За энэ байдлыг бас мөн хуулийн хяналтын байгууллага шалгуулад явж байгаа. Мэдээлэлтэй ойрхон гэдэг юм уу, одоо ямар нэгэн арга замаар бол нийслэлийн өмчийг бол маш хямд үнээр бол түрээсэлж аваа. Цаашаа бол бусад иргэд аж ахуйн нэгж байгууллагад одоо дамлаад одоо өндөр үнээр түрээсэлж одоо дундаас нь ашиг олдог ийм үйл явц бол одоо нэгэнт одоо богшсон байна. Тэгэхээр бид энэ асуудлуудыг бол таслан зогсоож, за өнөөдрийн байдлаар нийслэлд бол энэ асуудлыг таслан зогсоосоор нийслэлийн түрээсийн орлого төвлөрүүлэлт бол 186% давж байсан ийм одоо үзүүлэлттэй байгаа. За бид үргэлжлүүлээд алдагдсан нийслэлийн өмч хөрөнгүүдийг олж авах, нэхэмжлэх, хууль хяналтын байгууллагуудаар хянуулах одоо энэ ажилдаа бол мөн үргэлжлээд энэ 25 онд энэ ажил маань үргэлжлэнэ. За та бүхний сайн мэдж байгаачлан уламжлалт дангаах ухаан элэг судлалын төвийн одоо барилга байгууламжийг бол нийслэл бол өмчлөлтөд буцааж авсан. За одоо өнгөрсөн сард бол тус төвийн харьяанд байсан эмээ үйлдвэрийг бол чөлөөлөөд, нурааж чөлөөлөөд газрыг дуудлага худалдаанд оруулсан байгаа. За энэ газрын дуудлага худалдаанаас бол нийслэлд 9.3 тэрбум төгрөг бол нийслэлд төвлөрсөн байх жишээтэй. Тэгэхээр бид нар бол төрийн буюу улсын өмч хөрөнгө, нийслэлийн өмч хөрөнгө бол үнгүүддэг байдлыг бол аль болох тийм ээ одоо арилгах, таслан зогсоох ийм зорилготой үн цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр бол одоо гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн ийм байр суурьтай байна.